Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочноор нийгэмд ашигын бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүнийг урьж оролцуулахаар зочны хомиртой суулгаад байна. За энэхүү зочноо танилцуулъя гэвэл Монголын эхлэлтийн бизнесийг дэмжих төвийн тэргүүн энх орол байгаа тийм ээ. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа танд. Тэгэхээр Монголын эхлэлтийн бизнесийг дэмжих төв гэж байгаа тийм ээ. Тэгсэн хэрнээ за ашигын бус нийгэмд үйлчилдэг ийм байгууллага байгаад байгаа. Үүнийг чинь би илүү их олзуурхаад байна л да. Тэгэхээр яг иргэдэд ашигын бус ямар үйлчилгээ явуулдаг гэсэн үг лээ? За манайх ерөнхийдөө сургалт явуулдаг. За бизнес эрхлэгчдэд зориулж одоо үнэхээр бизнес эрхлэгчд юу тулгамддаг вэ гэхээр дөнгөж яг эхэлж байгаа үеүдд нь зөвлөгөө авах, хаанаас техник тоног хөрөмжөө авдгийн би байгаль орчинд одоо цаг уурын зохицож байна уугүй юу гэж маш олон тулгамдсан асуудлууд гарч ирдэг. Энэ болгоныг нь Монгол эхлэлтийн бизнесийг дэмжих холбоо бол зөвлөгөө өгөөд зарим газарт нь нөгөө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй газарт нь төсөл хөтөлбөрт хамруулж өгөөд явж байдаг байгаа. Иргэдэд бизнес хийхэд тулд маш олон бэрхшээл тулгардаг юм байлээ л дээ. За заримд нь мөнгөтэй гарна, мөнгөө хэрхэн зарцуулах вэ? Нөгөө нэг хэсэгт нь бизнес эхлүүлэх маш сайхан шинэлэг санаа байгаад байдаг. Гэсээр нэ тэр санааг хэрэгжүүлж чаддггүй гэд маш олон асуудлууд байдаг. Тэгэхээр тэр бүгдээр л танах ерөнхийдөө бол яг гол тийм ээ жанжин одоо зарчим бизнесийн дүрмийг л одоо хэлж заа зөвлөдөг гэсэн үг юм байна. Тэр дундаа нөгөө онолыг манай сургуулиуд чинь ихэнхдээ онол заадаг байхгүй юу? За байгаль орчны хүчин зүйлс гэж нэг юм байдаг, улс төрийн хүчин зүйлс гэж юм байдаг. Энийг хэрхэн практикт нөгөө холбож өгдөг юм бэ гэдэг юмыг нэлээд зааж өгдөг. Тэгээ маш олон бизнес эрхлэгчид нөгөө өөрөө манад ханддаг учраас нөгөө тавтагддаг байхгүй юу? Нэг оюутлын бизнес эрхэлж байгаа хүн дараачийн оюутлын бизнес ирдэг. Тэгээ тэрнийх нь нэгэнд нь асуудал тулгарсан байгаа юмыг нөгөөдөгт нь урьдчилан сэргийлдэг байхгүй юу? Ийм асуудал тулгарчдгийн шүүгээл ингэдэг. Тэгээд тэр ч утгаараа манай дээр яг манай энэ сургалтаар 200 бизнес эрхлэгч манай сургалтыг төгсөөд гарсан. Тэгээ тэр хүмүүс ч гэсэн байнгын холбогддог байхгүй буцаж ирээл энэ дээр яг одоо энэ үед яах вэ гэд. Тэгээд манай дээр хандсанараа ихэнхдээ бизнесээ өргөжүүлээд аваа явцдаг. Эхлэгч бол бүх талаас нь аваад нөгөө хилцэн хойноо дампуурах биш уртлан сэргийлээд бүх нөгөө зах зээл дээр яг эрсдлийн урсан сэтгүүлээ тэгээ зах зээл дээр ерөөсөө яг өөрийнхөө нөгөө дүрмийг тоглоо авчдаг гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол яг ингээл нэг юм ингэх ёстой л гэл хар ухаанаар одоо бизнес эрхлэл нээж үт юм уу амьдралын практикаар бизнес эрхлэн гэвэл ерөнхийдөө ороод дампуурьяа л гэсэн үг. Яг танад хандж байгаа иргэдийн тухайд ихэвчлэн одоо тийм ээ яг өнөөдрийн нөхцөл байдалд яг ямар салбарт түлхүү өрсөлдөж мөнгөө ингээд тийм ээ өсгөх тийм сонирхолтой байна иргэд маань. За энийг бас сегментчлэх хэрэгтэй болох байх л та. Нэг хэсгийг нь нөгөө жижиг бизнесийн хувьд ямар байгаа, том бизнесийн хувьд ямар байгаа гэдгийг харах шаардлагатай байна. Том бизнесийн хувьд бол ихэнхдээ одоо арай мөнгөтэй тиймэрхүү улсууд нь юу хийгээд нэ гэхээр үйл хөдлөх хөрөнгөний бизнес рүү аягүй их ордогчдаг. Үйл хөдлөх хөрөнгө рүү чиглээд байгаа. Жижиг юунууд нь болохоор за гадаадад байж байгаад ирсэн хүмүүс ч гэдэг юм уу. За Монголд нэг ийм юм дутагдаад байгаа. Энийг үйлдвэрлэе гэж яваад ороод ирдэг. Гэтэл нөгөө соёлын хандлага нь өөрөө бас хүлээн зөвшөөрөөгүй. Ямар ч одоо бид нэр сая сүүлд нэг дэлгүүрийн маркетинг очиж хийсэн байхгүй зөвлөгөө өгсөн та үрж ирээч энэ мерчентайзинг нь ерөөсө болохгүй байна өрөлт мөрөлт нь болохгүй нэгэд яваад очиж чинь гэр хороол нөгөө утианик тавьсан байхгүй юу 0 угаадаг юм тавьсан байхгүй гэр хороол тэр нь өөрөө ач холбогдолтой юу гэж нөгөө хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн мөн үгүй юу гэл ингэж явах асуудал үүсэж байгаа байхгүй тэгэхээр ер нь бол нөгөө зах зээлийг энэ зарагдах ёстой л гэж тавигдах биш яах ёстой вэ гэхээр эхлээд маш сайн урдчилж орох ёстой тэр бизнес ашигтай байна гингүүд л дагаад орчдөг тэр болгоно бас тэгж орж болохгүй л дээ ер нь бол тэгэхээр манай нэвтрүүлэг маань өөрөө эмэгтэйчүүдийн цаг за дийлэнх үзэгчдийн дийлэнх масс маань бол эмэгтэйчүүд байдаг гэж бид бас үздэг. Тэр ч утгаараа би танаас нэг юм асуултыг асуумаар байна л да. Эмэгтэйчүүд маань ер нь яг сүүлийн үед бизнес өөрсдөө тийм ээ санаачлаад хийх байдал ер нь хэрэг байдгийг. За эрчүүдтэйгээ харьцуулахад эмэгтэйчүүд маань яг бизнес эхлүүлээд ингээд аваа явах ер нь юун дээр нь баг зэрэг алдчих гад байдгийг. За юугаараа илүү эрчүүдтэйгээ харьцуулахад илүү ололттой даваад чанар тэднэрт байгаад байдаг юм болоо. Нийт жижиг бизнес эрхлэгчдийн 80% нь эмэгтэй хүмүүс байдаг. 80% нь эмэгтэй хүн байдаг. Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны салбар, оюутлын сгүүр гэл бүхэл салбар дээр 80% нь дандаа эмэгтэй хүмүүс байж байгаа байхгүй.
Энэ эмэгтэйчүүл дээр бусад одоо хүмүүсээс ялгаатай одоо ирчүүлээс ерөнхийдөө бас юугаараа ялгардаад байна гэхээр давуу талууд маш бий. Эмэгтэй хүмүүс айгүй торгон мэдрэмжтэй ордог. Ер нь бизнесийг маш уян хатан хардаг байхгүй. Эрэгтэй хүмүүс алсыг харангуйтаа ороод одоо жишээл том хөрөнгө оруулалтанд болно гэж ингээл ордог. Найзын дундаа явж байгаа ч юм уу. Ингээ унах магадлал байдаг байхгүй. Тийм учраас ер нь сайн том явж байгаа бизнесүүдийн цааталч гэсэн одоо нэлийн том корпорациуд байна шүү дээ. Энийний цаатал эрэгтэй захиралтай, эрэгтэй дарагтаач байт юм уу, эрэгтэй тэргүүнтэйч байт юм уу. Энийний цаатал дандаа эмэгтэй хүмүүс байдаг байхгүй. Ороо за тэн дээр нь тэгсэн дээр биш үү гэж ханижлан зөвлөдөгч байт юм уу. Ингэж ордог. Тэгэхээр эмэгтэйчүүл бол ер нь бизнест маш их амжилт олдог. Сая ч гэсэн нөгөө нэг Америкийн нэгдсэн улс дээр болсон нөгөө нэг дэлхийн шилдэг бизнесмен эмэгтэй гэж бас монгол эмэгтэй хүн шалгарч байгаа. Ер нь бол эмэгтэй хүмүүс маш сайн ордог. Гэхдээ юугаараа дутагдaltaй байдаг л гэхээр эмэгтэй хүмүүс маш уян гэдэг байхгүй юу. Тэгээ ажлах хүчний нөөцийн асуудал дээр айгүй нөгөө хатуу чанга байлгаж яаж ер нь чаддаггүй юм шиг байна. Ер нь л хараад тахад ингээд бас юм хэлж чадахгүй маа бас ингээд бас өрөвчүүд байх юм аа гэдэг. Гэтэл манай дээр жижиг бизнес эрхлэгч тулгамддаг бас нэг асуудлын нэг бол ерөөсөө ажлах хүчний асуудал болгодог. Тэгэхээр та дүнг сайн хэллээ. Ерөнхийдөө эмэгтэйчүүд минь бол бас бизнесийг нэлээд сайн ингээд цааш нь аваад явчих чадвартай байдаг гэдэг ингээд ярьж байна л та. Тэгэхээр ер нь одоо магадгүй та битэр бас ярьцлагыг үзээ сууж байгаа тийм ээ. Нэг төрөнд хэлсэнчлээ мөнгө байгаа ярина юу хийхээ мэдэхгүй ч юм уу. Эсвэл ингээд сайхан санаа байгаа ярина тийм хүмүүст минь ер нь хамгийн түрүүнд юугаар илүү дэмжиж өгвөл тэд нарт тийм ээ эргээ цаашаа зүг голдрлоо аваа явчих. Сургалтаас гадна тэд нар ер нь тэд нарт тийм ээ төрөөс бас ямар дэмжлэг дутагдаад идэв юм болоо. Ер нь бол ийм л дээ. Манад одоо их хандж байгаа улсууд хин их ханддаг вэ гэхээр гадаад байж байгаа монголчууд их ханддаг. Гадаад байжгаад Монголд хурж ирээд мөнгөтэй болцсон. Тэгээд би Монголын нөхцөл орчныг мэдгээ өччихээ их олон жил болсон. Хинд юу хэрэгтэй байгааг үнэхээр мэдэхгүй байна. Юу хийх вэ? Мөнгө байна гэж орж ирдэг. Үгүй бол би бизнесээ өргөжүүлэх гэсэн юм. Өдөр болгон би нэг кафе ажиллаулаад надад мөнгө орж ирдэг. Гэхдээ би одоо яг өсөд байгаа ч юм уу одоо цаашаа хөгжөд байгаа ч юм уу тэрийг мэдэхгүй байна. Яах вэ гэж орж ирдэг байхгүй. Энэ улсуудад нэг талаараа яг юу хэрэгтэй байдаг гэхээр энэ сургалт зөвлөгөө бол ер нь бол зах зээлийн орчны судалгаагүйгээр ер нь бизнес хийж орохгүй учраас энэ хүмүүс сургалт зөвлөгөө бол гарцаагүй хамгийн нэн тэргүүний хэрэгтэй асуудал мөн нөгөө талаараа энэ хүмүүсийг ямар талаар нь илүү их дэмжүүл ирвэ гэхээр төрөөс маш их бодлого хөтөлбөрөөр дэмжих ёстой. Гэхдээ төрөөс яаж дэмждэг вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн одоо төслийн зээлч байт юм уу? Ийм хэлбэрээр дэмжиж байгаа байхгүй юу? Мөн бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд гэдэг ингээд байдаг. Гэхдээ эднээс одоо яг гол мөн чанараараа ажиллаж өгөхгүй байгаа юм шиг санагдаад байгаа. Юу гэхээр ихэнхдээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бол том үйлдвэрлэлүүдийг ихэнхдээ дэмжиж явчихдаг, томчуулыг дэмжиж явчихдаг. Учир нь жижиг яг одоо ойдл эсвэр хийгээ байж байгаа хүмүүс бол барьцаа хөрөнгө нь байхгүй, банкны шаардлагуудыг нь хангахгүй ч байт юм уу ингээд яваад өчөж байгаа. Гэтэл нөгөө арай том аж ахуй нэгжүүд нь болохоор барьцаа хөрөнгийг хангаад ихэнхдээ аваа явчихж байгаа. Ингээд харах юм бол жижиг дундын тайлан гэж гисэн хараад явах юм бол ихэнхдээ дандаа том газрууд тэгээд босгосоо өндөр бизнес зээлүүдийг авсан байж байгаа юм. За тэгээд дэмжих төвүүдийн бас үйл ажиллагаа ямар байна гэхээр яг бизнесээ эрхлээд нөгөө дэмжлэг аваад нэг хэсэг нь явж байхад тэднээс дээр нөгөө сургалт зөвлөгөөч байт юм уу ийм аюул тутмаг одоо яаж ин ямар сэтгэл тулгарч ийн гэж байнгын онцлол халуу бизнесийн доктор хийгээд явах хэрэгтэй хатал нэг сургалт өгсөн болол тэгэл байхгүй болчих жоохоо. Ер нь бол яг үнэхээр бодит утгаараа жижиг бизнес эрхлэгчдийг дэмжийе. Энэ мөнгөтэй байгаа хүмүүсээ ч гэсэн яг үйлдвэрлэл эрхлэгтэн дэмжиж өгье гэж байгаа бол ер нь бол бодит утгаараа хэрэгжиж чадахгүй аа гэж би бол харж байна. Тэгэхээр нэг жижиг бизнес эрхлэгчийг өсөөд боожод тийм ээ зах зээлд хөлөө олох хүртэл нь одоо жишээ нь та түрүү хэллээ одоо төрийн тэр одоо сургалт өгж байгаа байгууллагууд байна шүү дээ. Тэдгээр байгууллагууд маань нэг одоо тэр жижиг бизнес эрхлэгчийг ойролцоогоор хэдийгээр хугацаанд харж тойглож иж одоо боллоо гэж зах зээлд яг ганцаарнгаар нь үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг. Ер нь бол бизнесээс хамаарна л да. Анхны хөрөнгө оруулалт нь хэдэн хувь байна гэдгээс хамаарат би мэдээж 3 жилийн хугацаанд би анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхдөг бизнес байж байна. За дөнгөж 1 жил болоод ч гэсэн анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхчдөг бизнес. Ядаж л анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхөд ашигтай ажиллах тэр докторчлалтын шат хүртэл нь боожулмаар байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл дөнгөж эхлээл нэг ихэлсэн болгоод ингээд ер нь бол хайж болохгүй.
Тэгэхээр ингээд манайхаар бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжигээд нэвтрүүлэг явдаг. За тэдрийг нэвтрүүлгийг ингээд нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүсийг анзаараад за би өөрөө тэр нэвтрүүлгээс хөтлж явдаг юм л да. Тэг ингээд анзаараад байхад манайх заримдаа яг өрсөлдөх салбараа олдоггүй болов гэсэн зүйл анзаарагддаг. Монголд альва нэг шин санааг хөгжүүлээд тухайн яг санаан дээрээ дөрөөлөд үйлдвэрлэл эрхлэж явах маш олон боломж байдаг хэрнээ. Яг тэрийг хүмүүс олж харах нь дулмаг. За өнөөдөр сараа нэг аятайхан бизнес хийгээ явж бол за энийг дагаад хийчгээд би ч гэсэн болох юм байна гэдгийг хараад түүнийг дагах байдал илүү байдгийн болов гэсэн зүйл анзаарагддаг. Та настаа санал нийлэх үү? Ер нь бол манай Монголын хувьд болохоор бизнесээ бол ихэнхдээ дагаж ороод байгаа байхгүй. Тэрэлжид кемп байгуулах нь ашигтай байна гингүүд л дагаал орчдөг. Тэгээд тэнгууд өмнөх бизнесүүдээ нөгөө нэг хүнд 70 хүн ирж үйлчлүүлдэг байсан бол дахиад нэг хүн очингууд 35-35-аар нь хуваагаа явчихж байгаа. Нөгөө сайн өөр ашигтай маркетинг явуулахгүй байгаа учраас тэнгууд нөгөө хоёлаа тэнцгийнж эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө өмнөхий ч устгах нь өөрөө ч гэсэн тэнцгийнж орж эхэлдэг байхгүй юу. Гэтэл хятадын энэ бизнес эрхлэгч мэлгэгчдийг харах юм бол нэг хүн хоёлаа ижлэгэн зогсож байгаа. Гэхдээ хоёлаа бол адилхан бичгэрийн юм зардаг. Гэхдээ тэр хоёр өнгийн хүртэл өөрөөр орж эхэлж байгаа байхгүй. Би ч гэсэн чамааг одоо ажилгүй болохгүй. Би өөрөө ч гэсэн ажилгүй болохгүй гэдэг ингээд хийнийхээ бизнесийг нөгөө цаг хугацаа мөнгөний өрдөггүй ерөнхийдөө бүр ингээд яагаад орчдөг. Ер нь бол тэр бизнес ашигтай гингүүд дагаад ордоггүй л те ер нь бол хамгийн буруу стратеги байхгүй юу. Ямар үед нь би орох уу гэдгийг маш сайн бас бодох хэрэгтэй. Үүн дээрээс нөгөө одоо гадны улсуудад том үйлдвэрийг дагаж туслах материал нийлүүлдэг маш олон жижиг үйлдвэрүүд байдаг. Гэтэл манад тэр нь өөрөө байдаггүй. Том одоо хөл дээр зогсон үйлдвэрүүд маш цөөхөн болохоор хүмүүс хоорондоо нөгөө зах зээлээ булаацалтаад авахаас тийм тал байдаг юм шиг анзаарагддаг. Зөв. Ер нь бол бизнес санаа ямар бизнес санаа амжилттай явах вэ гэдэг юм асуудал байдаг. Тэрнээс хамааралтай бизнес санаа их амжилттай явдаг. Тэр нь юу гэж нэхэрэ төрөөс хамааруулж юм уу төрийн бодлого хөтөлбөртөө уйлдуулаад за өмнө говьд одоо орон сууцчул яаж юм бол за өмнө говьроо би блоко касабтан блоко нийлүүлээ үгүй имэйл рүү нийлүүлээ ч гэдэг юм хаана төрийн бодлого яаж чиглэж ийн гэдэгтээ нь уйлдуулаад нөгөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явчихдаг. Энэ өөрөө их маш эрсдэл багтай цах зээлд хурдан нэвтэрдэг байхгүй юу. Мөн бас яадаг вэ гэхээр том бизнес за барилгын салбар Монголд өгжөөтэй нагингууд нь за би барилга барих гад өөрөө дийлэхгүй учраас зүгээр л хаалганых нь бариулыг ч юм уу нийлүүл авч ганцхан сул туурыг юм ч юм уу ганцхан цонхны ч гэдэг юм ингээд жижигхэн ямиг нийлүүлээд өөрөө маш цах зээл хурдан амжилттай болдог. Ресторан байлаа гэхэд зүгээр шүднийхэн чиглэлүүрийг ч байт юм уу ийм өөрөө их хамаарж орвол бизнес өөрөө их эрсдэл багтай цах зээлд хурдан нэвтэрдэг. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар тийм ээ яг тэр том одоо салбарыг дагаж хөгжих тийм боломжийн тийм ямар санаатай тийм ээ тийм үйлдвэрлэлүүд байна вэ? Одоо магадгүй манай үйлдвэрлэл эрхлэгч бизнес эрхлэгчтэй маань олж хараагүй тэгсээр нэг сайхан одоо тэнд л нэг хүмүүс яваад орчвол бас нэг салбар нь бас нэг жижиг юм хөгжөөд ингээд тэн дээр бизнес эрхлэгчд маань овоо хөрхэн тоглолт хийчихээр. Ер нь бол янз бүрийн санаанууд байна л та. Хүн болгон одоо эмэгтэй хүнийг цэцэггүйгээр төсөөлхийн аргагүй шүү дээ тий. Баяр болгон дээр л цэцэг байдаг. Гэхдээ тэдний гаднах сав баглаа бодвол хаанаас орж ирдэг вэ гэхээр дандаа хятадаас орж ирээд байдаг. Гэтэл Монголд нөгөө юуны уутны үйлдвэрүүд нэгдэл байгаа байхгүй. Одоо тэр салбарыг л ядчил гадныхан төслүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй. Өөрсдөө хийх хэрэгтэй. Ер нь гэхдээ манайх бол цэвэр импортлогч орно шүү дээ. 80% нь хил гайл хаагдлал бол асуудалд орох учраас ядчил мал аж ахуй юм уу уул уурхаагаа түшгэлж гисэн бизнесүүдийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Яг энийг ингээд хүмүүс ярьдаг юм байлаа л да. Одоо жишээ нь яг та дүнгийн хэллээ мал аж ахуйгаа түшгэлсэн үйлдвэрлэл явуулах хэрэгтэй гэдэг. За мал аж ахуйн салбараас гарч байгаа түүхийд арьс ширэг бүтээгдэхүүн байна. Гэтэл манайх өөрөө нөгөө арьс ширэг боловсруулах үйлдвэрлэл байхгүй. Гэт ингээд за боловсруулж байгаа арьсаар өнөөдөр юу хийж ийн гэхээр нөгөө ажилчдын гутлыг хийж байна. Тэгсэн хэрнээ ажилчдын дотоосдоо ажилчдын гутлыг хийж байгаа хэрнээ нийлүүлээ гэхлээр томоохон тэр нийлүүлж маш олон газрууд байдаг цэргийн анги, уулуурхай ингээд байгууллага компаниуд байдаг хэрнээ нөгөөдөл нь яадаг вэ гэхлээр дахиад гаднаас импортлогчулаад ингээд ороод ирж штэ. Тэгэхээр ерөөсө дотооддоо бас баг зэргийн юм үйлдвэрлээд байгаа. Тэгээд дотоосдоо цаана дахиад яг тэрийг авч ашиглах боломжтой тийм компаниуд хоорондоо нэгдэж чадахгүй штэ тийм ээ. Тэгэхээр энийг төрөөс яаж нэгдэж нэг нь нөгөөгөө дэмжсэн. За тэгээд түүнээс нь улбаалаад нөгөө бүтээгдэхүүний чанар тийм ээ үйлдвэрлэлд нь илүү сайн ахиц дэмжлэг болох үс. Тэгээд ингээд ийм бодлогыг төрөөс нь яаж явуулвал боломжтой гэдэг юм болов. Ер нь бол зөвлөлтөө. Энд ингээд ер нь бол энэ нөгөө нэг
одоо оюутлогчид юм уу ажлын гутлаа хуулиа заавал манай одоо энэ дотоодын үйлдвэрүүдээс авч явах ёстой гэдэг тодорхой хэмжээний босгууд заах ёстой. Тэр хэмжээгээр нь дотоодын үйлдвэрлэл өөрөө бас хөгжсөн байх ёстой. Мэдээж бас дотоодын үйлдвэрлэлээс аваагингүүд зарим тал дээрээ нөгөөх нь чанар стандартын шаардлагуудыг нийцүүлэхгүй байхгүй. Тэгэхээр тэр төвшөнд нөгөө бизнес хөгжүүлэх төвүүд нь нэлээд сайн чанарын өндөр төвшөнд ячаад нөгөө нэг жижиг дундыг хөгжүүлэх газрууд нэлээд сайн судалгаа хийчихсэн. Тэгээ шууд гэрэнт дээр нь заагаад өгч та бай гэхэд ханган нийлүүлэлтийнхаа бүтээгдэхүүний 60% нь яг дотоодын үйлдвэрлэгчдээс авах хэрэгтэй. Ер нь бол гадны орнууд бол жишээг яг ийм бодлого явуулдаг байхгүй. Дотоодынхаа үйлдвэрлэгчдээс авна гэх юм бол аяанда эднүсээ чинь хэмжээд өгч байгаа байхгүй. Та дүнгийн хэллээ шүү дээ. Тухайн байгууллагын бас чанарын шаардлага стандартад нийцүүлэх хэмжээний тэмээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх байх ёстой гэдэг чинь гэтэл дотоодын тэр үйлдвэрлэж тухайн компани үйлдвэрлэж бүтээгдэхүүнийг аваад өөрсдийн одоо үйл ажиллагаанд ашигладаг тийм байхгүй байтал тийм ээ. Одоо мэдээж миний үйлдвэрлэсэн балыг та аваад за туулаа чиний бал чинь гаралтын хувьд юм байна. Гэхдээ энэ энийг ингээд сайжруулчихаа гэж зөвлөх цаад байгууллага байхгүй байхад яаж тухайн компани өөрхөн бүтээгдэхүүнийг би сайн үйлдвэрлээд байна уу, муу үйлдвэрлээд байна уу гэдгийг яаж мэдх юм бэ? Дээрээс нь тэдний үйл ажиллагааг төрөөс за энийг нь ингээд дэмжиж гэсэн ямар ч дэмжлэг байхгүй хахад тэднэрт ашиггүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх тийм байхгүй хаа. Ер нь бол гэхдээ тэр хүмүүс өөрсдөө бас бодох ёстой л бизнес эрхлэгчид үнэхээр минийх одоо жишээл энэ ажлын гуталтай харьцуулаад үзэх юм бол ямар байна гэд оролдож үзэх ёстой байхгүй. Манай бизнес эрхлэгчид өөрсдөө бас нэг талаараа аюу залах байхгүй. Юусе хаана юу вэ? Нөгөө мэдээлэл эрэл хайгуул хийхгүй байхгүй. За би одоо оюутлага ханган нийлүүлж болохын тулд ямар шаардлагуудыг биелүүлэх ёстой, ямар юунуудад очих ёстой ингээд эрэл хийхгүй учраас нөгөө улсууд бол мэдээж аль боломжтой хурдан шуурхаа шийдэх ажил нь явагдаж байгаа учраас нөгөө нэг боломжийн газруудаа шууд хайгаал явчихж байгаа. Бид нэр ийм үйлдвэрлэж байгаа, ингэж байгаа маа гэдэг имийг айгу баг хийдэг юм шиг байна. Өөрсдийнхөө төлөө бас зүтгэхгүй байгаад байгаа байхгүй. Нөгөө талаараа бас тулсаас дэмжиж байгаа бодлого хөтөлбөрүүд ч гэсэн айгу тодорхой бос байдаг байхгүй. Нэг мэдгэд өөтгсэг ийм мэдээл болсон. Ингээд жижиг дундаа зээл гарчлаа. Төслөө аваад эхэлчлээ. Ингээд дэмжижлээ гэлээ ингээд ярьдаг. Ямар ч мэдээлгүй бай гэхэд нөгөө нэг өдрийн шууданч гэдэг юм тодорхой юмнуудаараа заавал одоо нөгөө өнөөдөр өдөр тутмын сонингууд авч юм байнгын явчих хэрэгтэй. Тэгэхдээ мэдгэлгүй юм байхгүй болчихдог. Мөн яах ёстой вэ гэхээр бизнес эрхлэгч ч гэсэн би нөгөө хаалга нээлттэй үлдээх зарчмыг өөрөө баримтлах хэрэгтэй байхгүй. Нэг чанаргүй гутал өгчөөд яг энэ удаа борлуулалт хийн л дээ. Дараа нь би нөгөө дахиад гутал авах уу гэд хаалгыг татах ирэхгүй үлдчихдэг байхгүй. Тэгэхээр би яаж чанартай бүтээгдэхүүн өгөх үү гэдэг юм дээр бол мөнхийн одоо анхаарч байгаа шүү. Тэрэн дээр мөнхийн ажиллаж явах шаардлагатай байх тийм ээ. За тэгэхээр та бүхэн ярьцлахаа төр завсарлуулъя. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань за нийт одоо 25 минут ярилцах хугацааныхаа хажуугаар үзэгчдэд зориулсан тань мэдгүй одоо гоо сайхны мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч маань та бүхэнд болон нийт үзэгчдэд ямар мэдээлэл бэлтгэсэн байна тийм ээ. Тэрхүү мэдээллийг хамтдаа хүлээн авч үзээд үзэгчдэд студидтэй эргээд уулзцаая. Дуу хоолойны өнгийг тохируул сурах хэрэгтэй юм. Хүмүүсийн хоорондын харилцааны талаарх судалгааны дүнгуудээс харахад дуу хоолойны өнг ярьж байгаа зүйлийн утга агуулгаас жилүүтэй их нөлөөлөл үзүүлдэг байна. Сонсож байгаа хүмүүсийнхээ анхаарлыг алдахгүй байхын тулд та дууныхаа өндөр нам, чанга сулд анхаарал зогсохгүй, ярианы хурд хэмнэлээ тохируулж байх хэрэгтэй. Намун тааламжтай өнгөөр яриагаа өрнүүлбэл ямар ч хүнд ярианд чинь өөрийн ирэхгүй татагдах болно. Харилцаанд нэг талаас өөрийгөө ойлгуул сурах нь чухал. Нөгөө талаас бусдыг сонсож сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал чадвар гэдгийг эмэгтэй хүмүүр анхаараарай. За харилцааны сэдвээр ярьж байгаа шүү гэн тийм ээ. Тэгэхээр та бүхэн түрүүнийхээ сэдвийг эргээд үргэлжлүүлье. Тэгэхээр би саяхан нэг мэдээлэл авч үзэж байхад өнөөдөр Монгол улсад бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 63 мянган аж ахуй нэгж байгаа гэдэг тийм ээ. За түүний хичнээн хувь нь өрхийн үйлдвэрлэгч байна. Ер нь бол энэ өрхийн үйлдвэрлэл гэдэг чинь бичил бизнес тал руу өөр орчод байгаа байхгүй. Энэ 60 гаруй мянга байгаагийн ерөөсөө нэг 30% нь бол яг өрхийн хэмжээний бараг нэг хэдгээ хүнтэй ажиллаад байгаа байхгүй. Гэр ахуйн төвшөнд ажиллаад яваад байгаа. Яг үнэхээр яг тэрхүү мэдээллийг үзэж байхад тэгж ярьж илээ л да. За өнөөдрийн манай өрхийн үйлдвэрлэгчид за өөртөө яг гэртээ ахын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлээд байдаг. Гэтэл цаад нөгөө захиалагч байгууллагын саналд нөгөө гэртээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шаардлагыг нь хангадаггүй. Тийм болохоор одоо тэдгээр одоо аж ахуй нэгжүүд өрхөөр бичил бизнес эрхлэх
ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг илүү өргөжүүлж, илүү тэлээд тэднийг хоршоол хэлбэрээр нэгдүүлээд бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлүүл арай илүү тэд нар дахицтай дэвшил гарах юм байна гэсэн саналыг бас гаргаж байсан. Энэ ер нь хэр оновчтой арга гэдэг юм болоо. Нэг талаараа энэ нөгөө юу л та зүг байхгүй уул нь бас өрхийн энэ үйлдвэрлэл гэдэг юм. Яагаад вэ гэвэл гэртээ нөгөө нэг ажилгүй байж байгаа ч байт юм уу, гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Гэрт хүүхэд байж лээвэл цэцэрлэгт хамрагдлын төвшин өөрөө аюу юу байгаад байгаа шүү дээ. Бага байгаа. Тэгэхээр нөгөө цэцэрлэггүй хүүхдүүд маш их байгаа учраас ард нь заавал ээж юм уу, аав юм уу, ах эгч юм уу аль нэг хүн ажилгүй гэдэг байхгүй. Ажилгүй байна гэдэг бол нөгөө орлогогүй байна гэдэг бол зарим атра нөгөө гэр бүл салгалж байт юм асуудлуудыг дандаа үүсгээд байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг нөгөө гэртээ ядаж л утасны ут үйлдвэрлэж байт юм уу. Монголд зөндөө дандаа литрийн утууд байгаа шүү. Гэтэл энэ хүмүүс гэртээ утасны үйлдвэрлээд байж их зүг байхгүй. Гэхдээ энэ хүмүүсийг нөгөө холбож өгөх хоорондоо одоо жишээлх юм бол нөгөө нэг цаг хугацаа адилхан тусдаа зардал гаргаад тусдаа тээврийн зардал гаргаад харилцааны холбооны зардал гаргаад ингээ явж ийснээр бол нийлэх нь өөрөө зүг байхгүй. За энэ удаа би энд өөр асуудлаа зэгцлээ байж чи энд өөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэе байж гэдэг ингэх юм бол нөгөө ажиллах хүчний болоод бусад нөгөө зардлууд маань өөрөө хэмнэгдэж эхлэх учиртай л да. Тэгэхээр энэ улсуудыг ер нь бол хоршоолох, нэгдүүлэх бодлого бол ер нь бол маш зөв асуудал гэж ойлгож байна. Уг нь бол зөв гэж яриад хүмүүс нэлээх шийдвэр гаргах бодлого боловсруулагчид нэлээх ярьдаг гэсэн хэрнээ яг хөрсөн дээр очихоор нөгөө үйлдвэрлэгч нар маань хоорондоо нэгдээд хоршоолоод үйл ажиллагаа явуулж байгаа нь ер нь бол нэлээх хангалтгүй байдаг. Энэ яг юутай холбоотой гэдэг болоо? Эний нөгөө зөв бодлого, зөв менежментээр удирдах гэдэг имийг л маш сайн хийж өгсөй. Тэр хүмүүсийг нөгөө ямар хүнийг ухаантай хүн гэдэг вэ гэсэн чинь бусдын ухаанаар ухаан хийж чаддаг хүн гэж бусдыг маш сайн ажилуулж нөгөө бусдын хүн төгс биш учраас заримд нь сул тал байгаа, заримд нь давуу тал байгаа. Энийг нь л яг нөгөө хоногонд нь оруулж өгдөг учиртай байхгүй. За чи ийм байгаа шүү гэд энийг зангидаж өгөх бодлого хэрэгтэй. За тэгэхээр та бүтээрээ ярьцлага ерөнхийдөө өндөрлөгдөх чинь. Тэгэхээр магадгүй миний асуугаагүй үлдээсэн. За дээрээс нь та нийт үзэгчтэй зориулаад за мөн тэгээд нөгөө бизнес эрхлэх санаатай хэрнээ тийм ээ эрхлэхээр төлөвлөж байгаа нийт үзэгчтэй зориулаад тэднэрт нэг зөвлөгөө мэдээлэл тэд нар үзэгчд маань хэвчлэн яг ямар мэдээлэлээр дутаад байдгийг тийм ээ тэгвэл таны зүгээс байнгын хэлдэг за манай бас ингээд ярьцлагын цагаар мань дамжуулаад нийт үзэгчтэй хэлье гэсэн тийм зөвлөгөө байвал. Ер нь альва бизнесийг эхлэх гэж байгаа юм уу өргөжүүлэх гэж байгаа бол ямар ч бизнес төсөл төлөвлөгөөгүй тийшээ битгий ороорой гэж хэлмээр байна. Ягаад гэвэл орцсон хойноо буцаад гарахад энгийн нэг залгуурч байдаг юм уу энгийн арзайтагч байдаг юм энийг буцаагаад зарахч гэдэг анхны хөрөнгө оруулалтаа нөхөд авна гэсэн ойлголт хизээж байдгүй. Тийм учраас анханасаа эрсдлийг маш сайн зөв тооцоолоод зах зээлээ маш сайн судлаад орох юм бол бизнест амжилт олохгүй байна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээд тэр тал дээр бүх тал дээр нь дэмжихэд манай үйл хаалга бол нээлттэй байгаа шүү л гэж хэлээ та. За тэнд баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй өнөөдрийн манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань зочноор Монголын эхлэлтийн бизнесийг дэмжих төвийн тэргүүн энх хорлол өргөдөн оролцож за бизнес эхлэхээр төлөвлөж бай, зорж бай үзэгч хүмүүс маань одоо юун дээр хөвчлэн алддаг юм бэ? За тэгвэл ямар алдаагаа засчвал таны эхлүүлсэн тэрхүү бизнес амжилтанд хүрдэг юм бэ гэдэг талаар өөрсдийнхөө одоо тийм ээ хоримтлуулсан туршлагаасаа багч гэсэн хуваалцлаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Маргааш өдрийн энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.